За сайн байцгаана уу? Pink Talk TV-д давтай морил. Өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ зориулаад Mary My Husband буюу Солонгосын сүүлийн үед нэлийн алдар нэрт хүрээд байсан Нөхөртөө маань гэрлээч гэд киноны үйл явдалтай төстэй зүйл жинхэнэ бодит амьдрал дээр болсон кейсийг ярих гэж бэлэн болгоод байна. За тэгэхээр бүгдээрээ яриандаа орцгоё. За энэхүү түүх маань болохоор зэрэг Мексик улсад болсон. За Мексикийн Laundress гэдэг нэгэн шоу байд юм байна. Хүү шоуг хөтлж явуулдаг хоёр хөтлөгч эмэгтэй байсан. Тэр хоёр маань хоёрлаа Карла гэдэг нэртэй маш сайн найзууд. За тэгэхээр хоёулангийн Карла гэж нэрлэдэг болохоор за нэгийг би Сара, нөгөөх нь би Чимгээ гэж яриад явчих. За тэгээд энэхүү 8 жилийн алдартай шоу маань нэг л өдөрт төгсгөл нь ирэхээр болсон. Гинтл Сара тайзан дээр гарч ирээд үзэгчдээсээ 8 жилийн турш биднийг үзэж дэмждэг байсан бүх хүмүүстээ талархаж байна. Чимгээ бит хоёрын хооронд нэг зүйл болсон. Би бүхнийг мартсан. Түүнийг би уучлсан гэж миний хэлж чадах зүйл энэ л байна. Өөр зүйл та нарт хэлэх боломжгүй байна. Чимгээг бас уучлаарай. Та бүхэн түүнийг бити буруутгаарай гэж хэлэнгүүт шоуга хаасан ба. За тэгэхээр үзэгчд болохоор зэрэг тухайн үед яг юу болсон талаар бол ямар ч зүйл мэдэхгүй байсан. За тэгэхээр бүгдээрээ цаашаа яг юу болсон талаар дэлгэрэнгүй сонсцгоё. За Сара маань болохоор зэрэг бор үстэй, Чимгээ маань болохоор зэрэг шаргал үстэй байгаа шүү. Тэгээ Сара Чимгээ хоёр маань халтар хувцас угаангаа хөгжилтэй зүйл ярина, бие бинийгээ шоглон, хошигнон, дээрээс нь сонин үйлдэлүүд гаргадаг байсан. Яагаад гэвэл энэ нь шоуны нэг хэсэг. Гэтэ үзэгчид нэг зүйл анзаарсан. Чимгээ Сараатай ер нь бол тийм найрсаг нөхөрсөг байдлаар хошигнож хамтдаа инээлдэг биш. Ер нь бол дандаа тийм Сарааг доош нь хийсэн, доромжилсан, ер нь шоглож дандаа тэгж инээдэг байсныг ер нь бол хүмүүс үзэгчид анзаарч эхэлсэн байгаа. Нэг дугаар дээр гэхэд Сара Чимгээг 4 хүүхэд гаргаад ямар амарт харгалчихсан наа целлюлотой хараач гэх мэтэр доромжилж шоглож инээдэг байсныг анзаарч эхэлсэн. За тэгээ үзэгчдийн олж авсан бас нэгэн дугаар дээр сонин гэмээр зүйл болсон нь Сара Чимгээд хандаж нөхрийнхөө талаар гомдлож байгаагаар эхэлдэг. За тэгсэн чинь Чимгээ нөхрийнхэн талаар гомдлож байгаа гомдлын сонсч ирсэн нь Сарад хандаж амаа татаачтай тэгээд наадгаа очиж нөхөртөө хэл гэж хэлдэг. Ер нь бол хараалын үг хэлэх эсгүй гэтэл Чимгээ нэвтрүүлгийн үеэр хараалын үг хэлсэн. Сара энд нь сандарсан уу яснаа шууд чи юм хараалын үг хэлж болохгүй штэ. Чамайг ингэх юм бол бурхан чамайг шийтгэж шүү гэж хэлсэн байгаа. Тэгсэн чинь Чимгээ тэгээ шийтгэжтэй тэр бурхан чинь тэгсэн тэгээгүй бурхан чамайг авч явж байгаа юм чинь. Тэгээ үзэгчид бүр энийг харчаад шок болсон. Яагаад гэвэл тухайн цаг үед Сара хор тавтартай гэдэг онш нь батлагдчихсан байсан үе байгаа. Тэр үед нь болохоор зэрэг Чимгээ түүнд хандж зүгээр бурхан чамайг авч явна чи угаасаа үхээс хойш гэж байгаа юм шиг үг хэлсэн байгаа нь ер нь бол. Тэгсэн чинь Сара үргэлжлүүлээд хэрвээ би өгчих юм бол чи ажилгүй хоцроо штэ чиний партнер чинь байхгүй болчих штэ гэсэн чинь Чимгээ өө нэрээ тийм штэ за тэгвэл бити үхээрээ бит хоёр арай л гэж мөнгө олж штэ гэж хэлсэн байгаа. Бүр аимшигтай байгааз найзыгаа хор тавдраар өвдчихсөн өвчнөд зовлонтой ах чинь тэрнгээр нь жок хийгээд телевизийн нэвтрүүлгийг хинэгчгүй ярьж идэг. За бас өөр нэгэн бичлэгэн дээр фэнүүдийнх нь олсноор Чимгээ үзмэрч болоо Сарагийн ирээдүг харж байгаа юм шиг дүрсгээд Сарад хандаж ингэж хэлдэг. Нөхөр чинь чамайг шаргал үстэй эмэгтэйтэй хамт хуураад араар чинь тавиад штэ гэж хэлдэг. Фэнүүд нь тухайн үед мдээгүй сүлд нь энэ бичлэгийг үзээр үнэхээр гайхсан. Яагаад гэвэл Чимгээ өөрөө шаргал үстэй дээрээс нь Сарагийн нөхөртэй хамт хамгийн сайнаа за араар нь тавьж исэн. Тэгэхээр яг тухайн үед болохоор зэрэг өөрийгөө хэлж исэн байгаа. Амшигтайгаа. За тэгэхээр энэхүү шоуны хамгийн гол дүр нь мэдээж Чимгээгийн найз залуу Болдоо гэж хүн байсан. Яагаад гэхээр Болдоо хамгийн анх Laundress гэдэг энэхүү шоугийн концепт яаж явагдах уу, юу яригдах уу, гол санаа нь яг юундэ байх уу гэх зэрэг бүх зүйлийг нь Болдоо гаргаж байсан. Тэгээд тухайн үед Болдоо Чимгээтэй үерхэж байсан болохоор Чимгээг нэг гол дүрээрээ сонгож авсан байгаа. За тэгээ үүний дараагийн 2 дахь дүрээ сонгохоор болсон. Ингээд тэд Сараг сонгож авсан. Яагаад гэхлээр Чимгээ бол эрч хүчтэй тийм хүн байсан. Тэгэхээр Чимгээг эрч хүчийг нь
Жоохон дарс хийгээд түүнтэй уусах, түүнтэй яг нэг баг болж ажиллаж чадах тийм эмэгтэйг хайжсэн. За тэгээд тэд Сарааг олж авсан. За энэ шоун дээр тэр хоёр танилцаад маш сайн бүр эгчдүүс гимээр дотн найзууд болсон байгаа. Болдоо Чимгээ хоёрын харилцааг ер нь бол олон нийт тийм сайхнаар хүлээж аваагүй. Яагаад гэхээр Чимгээ Болдоогоос 19 насаар дүү. Дээрээс нь анханасаа карьераа өсгөхийн тулд Болдоотой нийлсэн гэж олон нийт ярьдаг байсан байна. Харин Сарагийн хувьд хэм бол энэ үеэс Амраа гэдэг залуутай болцож эхэлсэн. Амраа бизнесмен, харин Сара тухайн үед 2 хүүхэдтэй ганц бие ээж байсан. Тэгэхээр Амраагийн хувьд хэм бол энгийн л нэгэн нүдэн дулаахан залуу байсан учраас олон нийт эергээр хүлээж авсан байна. Тэгээд Сара 4 дахь хүүхдээ төрүүлээд нэг их удаагүй нэлэх нэрээ хүүхэдтэй байхдаа умян хүзний хор тавдартай болох нь онцлогдсон. Тэгээд тухайн үед химийн эмчилгээнд явж эхлээд эмчилгээ үр дүнгээ өгч Сарагийн бие нэлийн сайжирч тэнхэрсэн байна. Тэгсэн чинь ажлын хамт олон ер нь бол найз нөхөд гэр бүлийнхэн нь энэ хүнд хор тавдрын ард гарсан юм чинь Сара маань одоо жаргалтай байгаа бахтаа амьдралд 2 дахь боломж олгож байгаа л гэсэн үг. Тийм болохоор Сара их жаргалтай байгаа бахтаа гэж боддог байсан. Тэгтээ Сарааг яг анзаараад харах юм бол Сара их депресстэй, гунигтай, аз жаргалгүй харагддаг байсан байна. Тэгээд төд удалгүй харамсалтай нь умаа хүзүүний хорт хавдар нь үсэрхийлээд үзүүнийх нь нөгөө талд ахин онцлогдсон байна. Үүнээс болоод Сара маань ахин хорт хавдартай тэмцэх шаардлагатай болсон. Сара энэ үеэс нэг л зүйл болохгүй байгааг анзаарч эхэлсэн. Мэдээж Сара хамгийн түрүүнд сайн найз дээрээ очиж Чимгээд хамаг зовлон жаргалаа, амьдралд нь юу тохиолдож байгаа, юуг туулж яваагаа хуваалцаж ярьж Чимгээгээс зөвлөгөө авдаг байсан. Нэг удаа Сара Чимгээ дээр очиод нөхөр нь Амраа түүнийг араар нь тавиад байгаа тухай ярьж хэлсэн байна. Үүнийг сонсон Чимгээ за арайч үгүй байлгүй дээ. Чи буруугаар ойлгосон байлгүй дээ гэх мэтэр Сарааг тайвшруулах гэж оролддог. Харин хариуд нь Сара үгүй дээ Амраа сүүлийн үед надад гар хүрдэг болсон түүгээрч зогсохгүй намайг маш их доромжилж сэтгэл санаагаар хүчрхийлдэг болсон тухай Чимгээд хэлсэн байна. Ер нь бол нөхөр нь Сараад гар хүрэхээс гадна түүнийг маш ихээр доромжилдог болсон. Түүнийг тарган харагдчихин царай муутай байна. Эхний хорт хавдрын эмчилгээнээс хойш ямар их хайн голоо вэ гэх мэтэр сэтгэл зүйн хүчирхийлэл үзүүлдэг болсон. Энэ тухай Сара Чимгээ найзтай хэлэх үед Чимгээ түүнийг тайвшруулж одоо чи нөхрөөсөө салах цаг чинь биш ээ. Чиний бие хүнд байна. Чи хорт хавдартайгаа тэмцэж байгаа. Тийм болохоор хамгийн эхлээ чи эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй гэх мэтэр түүнд зөвлөдөг байсан. Тухайн үед Сара Чимгээд их талархдаг байсан. Яагаад гэвэл 4 хүүхдээс нь гадна түүнд сэтгэлийн дэм өгч байгаа ганц найз нь байсан байна. За тэгээд тухайн үед Чимгээч бас нөхөр Болдоотойгоо маргаантай асуудалтай байсан. Бид хоёр хоёулаа адилхан нөхрүүдтэйгээ асуудалтай байна. Тийм болохоор бид хоёр ойлголцож байна. Найз маань ч бас надад зөв зүйтэй зөвлөгөө өгч байна. Намайг төвшиж тулж байгаа ганц хүн гэж бодож байсан. Энэ үйл явдал болсноос хойш нэг их удалгүй Чимгээ нөхөр Болдоогоосоо салдаг. Тэгээд нэвтрүүлгийн шоу нэг мөсөн хаагдхаа зарласан байгаа. Тэгээд бүх үнэн Сара нэг нь нэвтрүүлэгт орох үедээ ярьсан. Яг яагаад шоугаа өргөжлүүлэхээ байсноо тэр үед Сара 4 дахь химийн эмчилгээндээ яваад эхэлчихсэн байсан үе. Тэгээд бүх үнэн дэлгэсэн байгаа. Хамгийн сайн найз нь нөхөртөө нь хуурсан учраас шоугаа цуцлсан гэдгээ хэлдэг. Тэрээр ярьцлага дээрээ би тэднийг уучлсан. Аль хэдийн би тэдэнтэй ярилцсан. Гэхдээ хамгийн их намайг шархлуулсан зүйл бол миний ажлын хамтрагч Чимгээ бит хоёр эгчдүүс шиг л байсан. Хэцүү зүйл тохиолдоход тэр нулимсыг минь арчиж өгдөг. Миний хамгийн их итгэдэг бүх зүйлсээ энэ хүнд л ярихыг хүсдэг. Тийм л дотн найз маань байсан. Тухайн үед надад тохиолдсон зүйлээ би түүнд ярихад надад зөвлөж сонсдог байсан хүн. Гэрлэлт маань сүрч байхад би түүнээс л зөвлөгөө авдаг байсан. Гэтэл тэр эндээс давуу тал болж намайг ашиглаж байсныг мэдэх нь одоо хамгийн тийм амар шархлуулмаар зүйл байсан гэдгийг ярьсан. За тэгээд ер нь бол их олон жилийн өмнө Чимгээ баг зэргийн үнэнийг Сараад хэлж исэн юм байна. Гэтэ энэ нь болохоор зэрэг нэгэн хувийн л үнэн байсан. Тэр үед болохоор зэрэг 2010 онд Сара найзуудтайгаа шоудж исэн юм байна. Нэг хаус парти хийжсэн. Тэгсэн чинь Сарагийн биеийн өвдөөд тавгүйрхэд ахаар нь өөр өрөөлөө очиод төрүүлээд унтаж амархаар явсан юм байна. Түүнийг унтаж байх оронд нь Чимгээ Сарагийн нөхрийг
үнссэн гэж Сараад хэлсэн. За тэгсэн чинь амраа эргүүлээд чимгээг үнсээгүй. Үүнээс нь болоод чимгээ уйлсан. Тэгээд гэрэлсэн эрэхтэйд яагаад ингэж их татагтаад байгаагаа ойлгохгүй байна гэж Сараад хэлээд энэ болохоор зэрэг ганц л удаа болсон зүйл, чамайг би гомдоох гэгэм шүү. Энэ бол алдаа байсан. Надад тэрнийг гих сэтгэл одоо байхгүй болсон гэх мэтээр Сараад бол ер нь бол тэр үйл явдлын талаар ярьсан юм байна. За тэгээд Сараа түүний хэлсэнд нь итгэсэн. Гэхдээ энэ яриа Сарагийн толгооноос ер нь бол огт гартгүй байсан. Нэг л тийм тавгүй бодлоорч ирүүлдэг. За юу лээ, чимгээ одоо нэг юм ярьж исэн даа ч гэх юм уу тий. Заримдаа ингээ орж ирж жоохон тавгүй өрхтөг байсан гэдгээ нэвтрүүлгийн үеэр Сараа бол ярьсан. За тэгээд тэр хоёрыг ер нь бол сэжиглээд иймэрхүү үйл явдал болж исэн юм байна. Ер нь тэр хоёрт нэг тийм өөр зүйл байгаа юм биш байгаа даа гэд хар авснаасаа хойш Сараа яг юу боллоо гэд бодсон юм байна л та. Тэгсэн чинь бодоод байсан чинь түүний хурим дээр чимгээ нэг тийм хурмын ёсол гэхэд дэндүү тийм өдөөн хатгасан гэмээр секси хувцастай ирснийг нь бас сансан байна. Энэ тухайгаа ч гэсэн нэвтрүүлэг дээрээ ярьсан. Тэгээд энэ боллоосоо болоо Сараа зүгээр л шууд очиод чимгээгээс асуусан юм байна. Та хоёрын хооронд ямар нэгэн зүйл болсон юм уу яг гэд дахиж нэг тодруулж асуусан юм байна. Тэгсэн чинь чимгээ яг юу яриад байгаа юм бэ? Чи буруугаар ойлгоод байна. Тим зүйл болоогүй штий гэх мэтээр ер нь бол үгүйсгсэн. За тэгсэн чинь нэг орой Сараа нөхөртөөгөө хамт унтахаар хэвтэж байсан юм байна л та. Тэгсэн би нүгдөөд унтаж чадахгүй хөрвөөгөөд тэгсэн чинь нөхрийнх нь утсан дээр гэрэл асаа чимгээгээс мессеж ирж байсан. Тэгээ Сараа амар гайхсан юм байна. Хар шүн найзаас нь нөхөрлөөнүүдээ юу бичээд байгаа юм бол гэд айгу гайхсан юм байна. Тэгээд нөхрийнхөө утсыг аваад мессежийг үтсэн чинь хайртай шүү маргааш уулзах гэсэн байна. За тэгээд мэдээж Сараа энэ мессежний талаар нөхрөөсөө асуудаг. Яагаад хар шүн одоо манайнаас чам руу юм сонин мессеж үчээд байгаа юм бэ гэдгсэн чинь нөхөр нь мэдээж булзааруулад энэ мессежнийхээ учрыг чимгээг Сараад тайлбарлуулахыг хүсэж түүн рүү залгаж хэлдэг. За мэдээж аль хэдийн тэр хоёр төлөвлөсөн ярилцсан байсан. Тэгээд л чимгээ болохоор зэрэг яана гэж мэдлэн мөдөлсөн царайлал санамсаргүй би явуулчих чи уул нь өөр хүнд биччихсэн юм а гэх мэтээр булзааруулсан юм байна. Тэгээд иймэрхүү чимгээгээс санамсаргүйгээр мессеж ирж исэн тохиолдол бол нөхөрлөн хит хит удаа бүр давтагдчихсан. Ганц удаа биш хит хит удаа чимгээ ингээд санамсаргүй мессеж явуулчлаа. Яана уушлаарай би уул нь өөр хүн рүү биччихсэн юм а гэх мэтээр дандаа тэгж худлаа ярьдаг байсан. Тэгээд ер нь бол Сараа тэднийг үнэнийг нь хэлүүлэхийг бол хит хит удаа оролцдог байсан. Гэхдээ мэдээж амраа чимгээ хоёр маш итгэлтэйгээр эсэргүүцэж үгүйсгдэг байсан. Одоо Сарааг чи хитрхи ингээ хардаад байгаа юм шүү. Чи ингээ буруугаар ойлгоод байна. Бид хоёр ямар ч хамааралгүй чи зүгээр ингээд амар хардаад байна. Чи бараг ингээд галзуурчихсан юм биш үү гэх мэтэр өөрт нь итгүүлсэн байгаа. Сараа тэгээ нэг удаа бүр өөрийгөө үнэхээр галзуурчих гэж бодоод тэр хоёрын зөвлснөөр сэтгэл зүй эмчилгээнд явж исэн байна. За тэгэхээр Сараа бүх үнэг яаж мэдсэн бэ гэхлээр Сараагийн дүү охин Эрка гэж байдаг. Эрка нь уцаа алга болгоцсон юм байна. Тэгээд тэр нөхрөөсөө хуучин уцаа төр хэрэглүүлээ чи одоо ингээд хэрэглэхгүй байгаа юм чинь би дүүдээ өгчөө дүү маань хэрэглэг тэр уцаа алга болгочихжээ гэд амраагаас уцыг авсан байгаа. Амраа ямар ч юм бодолгүй зүгээр хуучин уцаа өгчихсөн. Ягаад гэвэл тэр ерөөсөө уцаа ашиглахгүй байгаа юм чинь гэд тэгсэн чинь утсан дээрх нөгөө хуучин тэр дата мата бүх юм нь бэжсэн байгаа. Тэр хоёрын хоорондоо бичсэн мессежүүд бүгд утсан дээр нь бэжсэн. Тэгээд бол бүх зүйл бол тодорхой болсон. Энэ ганц шүний явдал биш бүр 4 жил үргэлжилсэн харилцаа байсан. За тэгэхээр тэр хоёрын мессеж нь яг л бүр эхнэр нөхөр хоёр шиг болсон байсан. Санжин шүү, хайртай шүү гэх мэтэр. Тэгээд тэр хоёр Сарааг яг л араар тавигч стокер гэх мэтэр ярьж байсан хоорондоо. Уул нь бол араар тавьсан хүмүүс нь өөрсдөө байтал Сарааг яг чатан дээр бүр ингээд аимшигтайгаар муулж битсэн байсан. За тэгээ зогсохгүй хамгийн аимшигтай нь чимгээ амраагаас хэрв чи надад хайртай бол Сарааг зөх, түүнд гар хүчирхийл, түүнийг муухай өгөр доромжил, түүнд байж болох хамгийн муугар ханд хорт хадрынхын төлбөрийг төлгөө бэл гих мэт мессежүүд байсан. За хүчирхийлэл бол хамгийн муу зүйл. Тэгээд бүр нэг тохиолдол болж байсан нь машины зогсоол дээр амраа Сарааг өсгийтэй гутлаар нь зодж исэн. Энийг бүр ингээд амар олон хүмүүс харсан, ажлынх нь хүртэл харсан байгаа. Тэгээд Сараа цээжин би ингээд амар хөхөрчихсөн, өвдчихсөн эмчтэр очих үед эмч бол цагдаад гомдол гаргахыг зөвлөсөн.
Тэгээд нөхөр нь ингээд өөрийн зодоо зовоож байгааг найзтай хэлсэн чинь чимгээ бидэнд мөнгө хэрэгтэй, чи хорт хавдартай эмчилгээндээ явах ёстой штий. Тэрвээ чи цагдаад нөхөртөө гомдол гаргавал чиний ч миний ч карьерт муугар нөлөөлнө гэд болиулж исэн юм байна. За тэгээ Сара бас хамарны мис засал хийлгэж исэн. За тэгээ тэр нь эдгэрэх явцтай явж исэн. Хамарны мис засал болохоор зэрэг эдгэрэх явсан жоохон удаан, дээрэс нь тийм эмзэг байдаг. Тэр үед нь амраа хит удаа хамрыг нь хугалж исэн. Үүнээс нь болж хамраа засуулахаар 2 дахь удаага эмнэлэг дээр очиж янслуулж исэн байна. Нэг удаа Сара бүр ажил дээрээ хөхөржигсэн нүдтэй очисон юм байна. Тэгээ тэрнийг ингээд дарахын тулд нүүр амаа будаал тэгдэг байсан. Тэгээ ер нь бол ажлынх нь Сарагийн нөхөр нь түүнийг зоддгийг бол мэддэг болсон байсан. Тэгээд ажлынх нь энэ хүчирхийл арай л хитэрч байна. Бид ямар нэгэн зүйл хийх үү, ингээд зүгээр хүчирхийллийг хараа зогсоод байх уу, юу хийх үү, одоо Сарадаа яаж туслах уу гэсэн байгаа. Тэгсэн чинь чимгээ дундуур нь орж ирээд за энэ чинь бол нэг хосуудын хоорондын харилцаа бидний асуудал ишээ. Та нар зүгээр ингээд ажиллаа хий, энд бити оролцоо гэд болиулж исэн. Тэгээд Сара бүх үнэнг мэдээд бүх үнэнийг хүлээн зөвшөөр гэж хэлээд энэ яриагаараа бичлэг болгож авч исэн. Энэ бичлэгэн дээр Сара их тайван ярьж идэг. Сарагийн нөхөр болохоор ямар тайлбар хэлжсэн гэсэн чинь бид хоёрт хоёуланд чинь хайртай штэ гэж хэлдэг. Сараагаас амраа бас амар их мөнгө зээлж исэн юм байна. Тэгээ ер нь бол амраа өртөө. Тэгээ тэр өрөө Сараагаас мөнгө зээлээд тэрийгэ чимгээд зарцуулдаг байсан. Чимгээ болохоор зэрэг юу гэж хэлсэн бэ гэсэн чинь эхлээд жоохон ингээд мэдгүй дүрсгэж ирсэн. Сүүлд ингээ яг үнэнгийн мэдснийг олж мэдээд түүнээс одоо Сараагаас амар уучлаарай. Амраад би одоо миний амьдралын хайр байгаамаа. Би тэгээд л ийм зүйл хийсэн. Намайг уучлаач. Би бол муу хүн биш миш гэд ярьсан юм байна. Тэгсэн чинь Сара бүр амар гайхсан. Энэ бүхний дараа чи өөрийгөө муу хүн гэж бодохгүй байгаад би их гайхаж байна гэж хэлсэн байна. Тэгээд Сара олон нийтэд бол хохирогчиг шууд хэлээгүй. Энэ бүхний дараа үннийг хэлэлгүй нилээн бол явсан. Тэгээд нэг нэвтрүүлэгт орох үеэрээ бол бүх үнэнг залруулж хэлсэн байгаа. За тэгээ Сара маань болохоор зэрэг тухайн нэвтрүүлэгт орох үеэрээ химийн эмчилгээнийхаа 4-р үедэр бол явж исэн. Харамсалтай нь 2017 оны 9 сард хорт хавдрынхаа улмаас өвчний улмаас нас барсан байгаа. За тэгээд чимгээ амраа хоёр болохоор зэрэг энэ бүхнийг мэдээд Мексикчууд ер нь бол тэр хоёрыг маш их үзэн ятсан. Тэгээ тэр хоёр бүр Мексикт амьдрах аргагүй болсон. Тэгээ үүнээсээ болоод тэр хоёр хоёулаа Америк руу нүүж тэнцэнэ амьдарч байгаа. Тэгэхээр мэдээж кинонд ирэх шиг 2 дахь боломж гэж бол байхгүй. За тэгэхээр энэхүү болсон явлаас маань та бүхэн маань ч гэсэн жоохон ч гэсэн сургамж авсан байх гэж найдаж байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.